2018 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтод өнөөдөр манай баг Зүүн Тиморын шигшээ огтод талбайд нь хийлээ. Монгол улсын шигшээ огийн дасгалжуулагч Пүрвсөх гарааны бүрэлдэхүүнд хаалгач Ариун болд, хамгаалагчдаар Эрхэнбаяр, Инх Жаргал, багийн ахлагч Гард Магна, Бэлгүн, хагас хамгаалагчдаар Наран болд, Зинд Аюуш, Эрдэнэбаяр, Цэдэнбал, Төгөлдөр, давтлагчоор Төгс баяр нарыг гаргасан. Тоглолтын эхэнд талбай эзэд бөмбөгийг илүүтэй эзэмшин улмаар тоглолтын 5 болон 10 дахь минутанд Жикидодо Кармо 2 гол оруулан Зүүн Тиморчууд 2 тэгээр тэргүүлж эхэлсэн. Энэхүү тооны харьцаа тоглолтын төгсгөл хүртэл хадгалагдсан ч харамсалтай 89 дахь минутанд Родриго Силва, 90 дахь минутанд Нэтонор гол оруулж тооны зөрүү 4 болжээ. Улмаар 92 дахь минутанд хамгаалагч Эрхэнбаяр манай багийн энэ тоглолтын эхний гоолыг эзэн болж тоглолт 4-1 харьцаатай өндөрлөлөө. Хоёр багийн хариу тоглолт 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо явагдах бөгөөд манай баг өрсөлдөгчөө 3 тэг болон түүнээс олон гоолын зөрүүтэйгээр хожиж байж дараагийн шатанд шалгарах даалгавартай боллоо.